Сайн байцгаана уу? Яг одоо энэ бичлэгийг, энэ нэвтрүүлгийг үзэж байгаа танд яг энэ өдөр мэндийг хүргэж байна. Яг энэ мөчийн мэндийг хүргэж байна. За тэгээд Зэвэрэ ток шоуг та хэрвээ үзчихсэн бол бид нэр ямар ч тийм маскгүйгээр их сайхан хэлэн далуу нээлттэй ярилцахыг би хичээж ажилдаг. Тэгээд өнөөдөр бас их сонирхолтой зочныг би урьж авчихсан байгаа. 3 дахь өдөр лайв хийгээд зочинтойгоо ярьсан. Тийм учраас манай зочин бол яг цагтаа ярьсан байна. Өнөөдөр манай нэвтрүүлгийг хүндлээд их бас гоё үзэгсэнтэй харагдаж байна. Өнөөдөр зочин бол та бүхэн сайн мэдж байгаа. Хэрхэн өөрийгөө зоригзуулж өөрийнхөө зорилгод хүрэх вэ гэдэг бас их олон бүсгүйчүүдийг зоригжуулдаг байх. Цэцэг буюу бас сошиал медиагаар их алдартай бүсгүй өнд ирсэн байна. Тэгээд ирсэн баярлаа. Баярлалаа, урьсанд баярлалаа. Их гоё ярьж байна. Баярлалаа. Наадмын ур амьсгал орж штэ. Харин тий, наадамдаа зориулаад одоо авсан дээлээ. Тээжийнхаа бэлгэлсэн дээлээг өмсвөл тэгэл ямар ч гэсэн хүрээлэрлээ. Баярлалаа. Маань ингэ нэвтрүүлгийг бас ингэж зочд маань их гоё хүндэлж ирдэгт би баярлдаг. Тэгээд бас их цагтаа ирлээ баярлаа. За тэгээд өнөөдөр бол хоёулаа их гоё нээлттэй ярилцахаас өмнө би ганц орхон зүйлийг хоёулаа тохиролцъё тэхүү. За тий. Тэрний юу вэ гэхээр их гоё нээлттэй юу ч нуухгүй ярилцъё тэхүү. Окей. Окей. Ер нь би нэг нуугаад байдгүй шүү дээ. Нуудгүй юу? Нээлттэй ном шиг хүн байна гэдэг ааштай хүмүүс. Тий. Тэгээд хүмүүс одоо битэрийн нэвтрүүлэгт орж юм уу жоон сөрөг комедид бичвэл гомдохгүй. Гомдохгүй дээ, тасчиж дээ. Тасчиж. За хоёул энэ хоёрыг л охирё тэхүү. Тэгээд босд нь бол тэгээд хамаагүй окей. За тэгээд сүүлийн үед бол их ажилтай байх шиг байна. Ажилтай, сошиал медиагаараас их төвтэй байх шиг байна. Сүүлийн сайн сайхан юу байна? Сүүлийн үед одоо ажиллаа хийгээл тэгэл хэдэн хүүхдүүдтэйгээ бас шинэ нэм төлөвлөл хэвтрүүлгүүдээ хийгээл CrossFit ажиллаулаад тэгэл явж байна да. CrossFit одоо фитнесийн нэг төрөл үү? Тэ нэг төрөл. Одоо CrossFit гэхээр ерөөхдөө спортын 10 төрлийг яг багцлаад шинэ одоо төрөл гаргаж ирсэн байхгүй. Тэгээд энд нь хөнгөн атлетик, фитнес, пауэрлифтинг буюу хөндийн өргөлт ч гэдэг юм уу те. Тэгээд усан сэлэлт гэл маш олон төрлийн спортуудыг 10 төрлийн спортыг багцлаад нэг спорт гаргаж ирсэн. Энд нь болохоор тэгээд хөнгөн атлетикийн гимнастикийн төрлөд хүртэл ордог шүү дээ. Ер нь хэр хүмүүс явж байна? Ашиг хэрвэн. Одоо мэдээж бизнес юм чи бас ашиг хардаг байх те. Ямар ч хэсэг амжиргаагаа залгаал байна. Тий. Төрөөс өндөртөө талбай томтой болохоор тэгээд бас хэцүү үедээ хэцүү шүү дээ. Ер нь бол тэг хөл дээрээ тогтчих гоо техник жилдээ бол дэмжигнэл үлдсэн. Тэг энэ жилдээ ингээд яах нь уу гэж бас бодоол байж байна. Яах нь те. Гэтэ энэ бол хүмүүс бас их сонирхдаг баг. Бас нэлээд хэдэн одоо Facebook-оор дагж байгаа бүсгүүчүүд бас нэлээд их явдаг баг те. Дунджаар энэ сард хэдэн явах вэ? Дунджаар бол бид нар ч одоо тэгэл нэг сард хэд чинь 100-аад хүн барьчтэй. Тэгээ 100-аа болохоор чи хүмүүс хөдөө гадаа явна лагерлогоо явчихдаг. Тийм болохоор бас тэгэл багсан л та. Тэгээ өвөл бас ингээд хонхны аярчуд юм уу ямар нэг одоо баяр ёслолгингүүд чинь бид нар чинь зардлаа хийнээд айл болох ирэхгүй бах шинжтэй ч юм уу тиймэрхүү байдаг ш. Одоо л ажил бол яг одоо 100 сая амраад авах бах те. Одоо жоохон хувийн амьдрал нь жоохон ороод хийдэд мэдээлэл авчи. Тэгээд эхлээд бас тэгвэл хүмүүс мэдэх хэрэгтэй бах те. Би нэг ягаад жил асуудаг вэ гэхээр хүний жилээр хүний тодорхойлдог штэ. Тэр хүний яг зан чанар ч юм уу тэм зүйлүүдийг би бас их уншдаг учраас ямар жилтэй вэ? Жилээ хэлэхгүй. Хэлэхгүй юу? Ер нь ямар хөө төрлийн нуудаг шүү дээ. Тэг нуудаг л да. Ер нь ямар хөө төрлийн амьтны жилүүд? Хөлөл. Тэгэхээр чинь тэгэл амар мэдчихсэн шүү дээ. Мэдчих гээд шүү дээ. Аюу урд мэдчихин. Мэдхгүй хэлэхгүй. Тусын хоо. Яах юм тэгэхээр ч усан амьтан чинь тэгэл хоёр хөл байдаг шүү дээ. Нэг юм байдаг. За тэгээд яаж л ордоо хэлч тээ? Орд. Мэлхийний орд. Мэлхий. Ер нь би хүний номыг хавцаар дүгнж болдгоо гэдэг шиг хүнийг бас гаднаас нь дүгнж болдгоо юм байна л тэ. Би бас их тийм шийдэмгийн их хурц бүсгүй болов гэсэн их тийм эрх юм шиг надад санагдлаа. Яг зөв хүний зан характер нь тэгээд ер нь л өөрийгөө нэг зөвөр хүн мэддэг шүү дээ. Хинээс ч илүү өөрийгөө хүн сайн мэддэг учраас зан характерын хувьд би ч одоо ер нь бодсноо л хэлчихдэг юм дөө. Тэгээд заримдаа бодсноо илэрхийлэх нь алдаа ч юм уу те. Заримаа хүмүүс ойлгож хүлээж авахгүй байх жишээ нь. Тэгээд тэтэрхий одоо хүмүүсийн ярьдгаар одоо ингээл одоо чиний яг хэлдгээр те маск өмсвөл гоё харагдах гач ч юм уу эсвэл нэг гоё ухаантай дүр өсөх гээд ингээд ахаар хүн хүлээж авахгүй шүү дээ. Тэгээд заримдаа мэдж байгаа юмаа ингээд ерөөхдөө өөрийнхөө бодол санааг илэрхийлэх ч юм уу энэ одоо мэдрэмж хэрэгч тэнийг юм байна гэдэг ч юм уу те. Тэгээд яг ямар юм гэхээр би бол бодол санаагаа чөлөөтэй илэрхийлдэг юм хтэй хүмүүс. Шудраг талаараа те. Тэрхий шудраг талдаа тэрнээс олж аягүй их алддаг ч юм уу те. Хүмүүсийн зэвүүцлийг илүү хөргөдөг ч юм уу. Тэгээд гол нь өөрийнхөө байр суурьнд аягүй үнэнч байдаг хүн байхгүй юу? Ер нь бол тус тас тэгээд хий гэсэн ажлаа ингээд хийхгүй бол нэг сэтгэл тавиа амархгүй бүр ингээд чичрээд байдаг хүн байдаг шүү дээ. Нэг тиймэрхүү тал. Эцэг үздэг. Тий. Бүх юмний эцэг үздэг. Тэг эцсийг үздэг, эцсийг хардаг. Алдсан ч онсон ч яагаад гэвэл хүн юм сурдаг байхгүй юу? Тэгээд эрхийн хувьд бол айгүй эрх би аавд айгүй хэрэг. Ер нь бол эрхтэй хүнд ч ерөөхдөө айгүй жоохон айлхан хадуу. Яг эмгтэй дундаа орох юм бол айгүй эршүүд нь харагдана.
Ирчүүд дунд бол эрхлээд явчихна. Төө ирчүүд дунд бол эмгтэл юм чин зайлаа. Ирэх мэрх юм гарч ирдэг л байх гэж бодоод шүү дээ. Би нэг бичлэг үзсэн. Яг жирэмсэн багтаа эрхлээд ингээд юм мэдээд явж ирсэн. Тэгээд тэрийг хараад надад бас амар өөр мэдрэмж төрж ирсэн байхгүй. Яг өөр хэн санагдсан бичлэг үзээд. Тэгээд тэр бичлэг дээр бол нэлээд моралдаг те ингээд эрхлээд ингээд байж байгаа. Тэр бас хүний нэг арай өөр өнцгөөс нь би тэр бичлэг харуулсан юм болоо гэж. Тэгээд би ирэх юм болоо гэж асууад байхгүй. Тухайн үед чинь тэгээд айгүй би бүр компьютер авах гэж байгаа тэрийг олж би амар баярлж ирсэн байхгүй хаартай авах гэж чад. Тэгээ хүн ер нь өөрийнхөө ямарыг мэдхгүйгээр яг хайртай хүндээ урд нь ямар байсан ямар байгаа нь хамааахгүй хайртай хүн ч гэсэн яаж хайрлаж болдгийг те айгүй харж болох юм шиг надад санагдсан шүү дээ. Нөхөр нөхөөс хайрлалт юм байл шүү дээ. Амар хөөрхөө амар эрхлүүлт юм байлээ. Одоо хинтэйг амьдэрдэг бай цэцгээ. Одоо тэгэл гэр бүлтэйгээ ээж охинтойгоо л анда өнөөдрийн байдлаар те. Ээж охинтойгоо 10 жил айр сургуулиуд төгссөн бай. Ирээдүйн цогцлбор. Ирээдүйн цогцлбор. 82, 81 surгууль. Ер нь 10 жилийн сургуулийн төгссөн ингээд сургуулиудыг харж байхад яг тэр хүүхдийн нэг багийнх нь ээж авын одоо чадал чансаа харагддаг шүү дээ. Энэ бол бас ер нь дундаж айлах уу, боломжтой айлах уу, нэг элит гаралтай яв гэх хүн өөрсдөө нэг дүгндэг шүү дээ. Би одоо мэдэхгүй юм чинь. Бидний хувьд бол жишээ нь иргэн л ах л та. Бид магадгүй бидний хойч үед ч юм уу одоо өнөөдөр баян байгаа хүний хүүхдэд маргааш нь те элит гэдээ явж иж магадгүй л. Яг өнөөдрийн байдлаар бол бидний одоо миний эцэг их бол зүгээр л ажиллаж байгаа ангийн хүмүүс. Тэгээд нэгдүгээр хороол би өссөн. Тэгээд оюутан болол 26 зүүнслаг автобусын суугаад талбай руу ингээл мойс руу ирдэг. Тийм л одоо амьдралын зам шүү дээ ерөөсөө. Тэгээд ирээдүйн салбар сургуулийг 1-ээс 10 дахь анги хүртэл яг төгссөн байхгүй. Нэгдүгээр хороолт яг махахантай чулуугаар байлтал өссөн гаражин дээр гүдэг хийсэн. Тэгээд тийм л хөвгт. Яг тэр орчинд бол аюу хайртай. Хэдэн он төгссөн бэ? Ахын жижиг мэдчихнэ. Аюу их гин алдалт юм байна чи. Тэгээ хэлэхгүй. Гэтэ бас хүнс алдаад хэлчихтэй хэлэхгүй шүү. Дээд сургууль. Тийм, дээд сургууль. Би Монгол Улсын их сургуулийг хуульчаар зөкссөн. Тийм, тэгээд Америкийн нэгдсэн улс болохоор олон улсын худалдаа банк санхүү мэргэжлэр төгссөн. Америкт л хэний зардлаар явах вэ? Ээж аавынхаа зардлаа шүү дээ зайлал тийм. Тэгэд одоо хүмүүс бол Харвард төгссөн, Колумбиа төгссөн, үгүй бол Принстон их сургууль төгссөн гэдэг аюу гоё сургуулиуд төгсөж байна л да аюу сайхан боломжтой. Зарим ундаг хүүхдүүд нь болохоор тэтгэлгээр явж байна тийм. Миний хувьд болохоор яг private school буюу хувийн сургууль төгссөн. Тэг ямар ч байсан хэлний мэдлэгээ нэг тий амьдралыг харах өнцгөөч гэсэндээ өөрчлөлт авсан юм болоо гэж бодож байна. Тэгээд аав ээжийнхаа нэг хуруу humсаа гараа цэвэрлэл олсон хэдэн төгрөг ямар ч сурсан юм чи амьдралаа аваа явах хэмжээний ухаантай байхгүй болохгүй дээ гэж байнг боддог шин. Тэр үр дүнг нь гарах хэрэгтэй тий хамгийн гол нь. Үр дүнг нь гарах хэрэгтэй. Гадаад сурж байгаа залуучууд буруу зүйл рүү их ордог тий. Ер нь бол Монгол залуучууд бол харьцангуй амьдралаа аваа явах чадвартай. Ер нь 100 хүнтэй танхимд тий оюутан суудсан танхимд лекц орж байхад ямар ч утгаараа Монгол хүмүүс яаж иж байгаа л давуу байдаг. Яг тэгэхээр бид нар амьдралыг үзэх үзэл өөр. Тэгээ бид нар багаасаа хувцсны идрүүлэгдэж угааж үзчихсэн тий хөлтөө хувцаа өвөл гаргаж тавьчаал гисгэж парн дээр гисгэж байгаа хатааж бид нар үзсэн байхгүй. Тэгээд талхаа өөрсдөө яваад авчдаг тий. Тэгээ бидний өссөн орчин маш их зүйлийг бид нарт бас өгсөн болоо гэж боддог. Тэгээд энэ агчсан нийгэмд одоо амьдарч байгаа бид нар чи хоёр одоо нийгмийг үзсэн, өөрийг үзсэн хүмүүстэй картын барааныхыг ч гэсэн бид нар үзсэн байгаа байхгүй. Тэгэхээр бид нар аюулгүй их зүйл нийгмээсээ бид нар сурж авсан. Тэгээд бас нийгэмшил гэдэг зүйл маань ч гэсэндээ альч одоо орон нутагт очисон өөрсдөө аваа явах хэмжээний чадварыг бий болгож чаддаг. Тэгээд альч газар очисон нэг архитаа сөхтураад байхгүй тий. Бие даасан чадвар байгаа даа тий. Ямар ч байсан хонгийнхаа хоолыг өөрсдөө хутгаад идэж чадах хэмжээний чадвар бидэрт байдаг байхгүй. Тэгээд ээжээ аваасаа ингээд татчихгүй юмсан хил ус маань сайжраасан хурдан сайжрах юм бол нэг дэлгүүрт ч худалдаг чижиг юмсан. Хүний хүүхдийг харчих юмсан гэл одоо хүн болгонд хичээдэг шүү дээ Монгол хүмүүс. Муу зүйл рүү уруу татах чааш юм уу тийм зүйлүүд гарч ирсэн Америкт. Тэгээд энэ гоё коктейлэр манай Мекси хааны ресторанд айлж байгаа шүү. За баярлаа. Тий, их гоё амттай. Тий, арихгүй гэсэн. Тий, алкогол байхгүй. Тэгээд миний өдөр бас Латин Америк одоо маш гоё тийм хоол, орчин, үйлчлэгийг үзүүлдэг. Мекси хаан бас биднийг дайлж байгаад би баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд бас одоо тун удахгүй шорлог ирнэ. Тэгэхээр бас гоё шорлог идээд тий идэнгээ гоё ярина. Тэгээд жоохон буруу тийш уруу татах гэдэг ч юм уу тиймэрхүү нөхдүүд байсан уу? Яг сурж яхад чинь. За Америкт бол ерөөхдөө миний байсан газар New England area буюу одоо хамгийн зүүн эрэг байдаг гэсэн байхгүй. Тэгээд Монгол оюутнууд бол аюу бага байдаг гэсэн. Brown University сурдаг байсан хэдэн хоёр ах байсан. Нэг нь болохоор профессор хийдэг, тэндээ багш хийдэг. Тэгээд нөгөөт нь болохоор Монголоо гэдэг аюу сайхан нэртэй ах байдаг гэсэн. Доктор хамгаалж байгаа. Тэгээд бидний сурч байсан сургуульд бол 5 ерөөхдөө Монгол оюутан байж байгаа, 4 төгсөө явсан л та. Тэнд бол монголчууд ерөөхдөө цөөхөн. Тэгээд ажил ерөөхдөө бага олголттой бага байдаг учраас монголчууд аюу бага байдаг. Тэгж амар уруу татгаар хүмүүс бол байдгүй л байсан шүү дээ. Турк найз нартай, тэгэл Дундад Азийн найз нартай, Араб найз нартай,
Америк найз нартай байдаг гэсэн. Ер нь бол харсангуй баг. Тэгээ хувь хүний гэр бүлийн хүмүүжил тэгээд бид нар чинь ямар ингээд гараал архиваал ууй гэсэн болгонтой нуугаад лиди гэсэн болгонтой нийлээд яваад байж чадахгүй $6-оор Starbucks-ийн кофе авч уухтал баярлдаг тийм л оюутнууд байсан да. Тэгээд яг зөв залуучууд одоо ингээд буруу зүйлээр чинь уралддаг тий. Тэгээд явж байгаа залуучууд бас их байгаа учраас хэрвээ та бас гадаад сурах гэж байгаа бол тодорхой хэмжээнд өөрийнхөө нэг байр суурийг өөрийнхөө нэг өөрийн гэсэн үзэл бодолтой байх юм бол тийм зүйлээс хол байдаг юм шүү гэж би хэлэх гээд байхгүй. Аха. Америкт гэлтгүү одоо тэгээ Монголд ч гэсэн тэгээ ер нь буруу зүйлээр илүү их би бинийгээ уруу татж байгаа зүйлээ зөндөл ажиглагдаж байгаа л да. Тэгээд юу вэ хөө? Ойлгоо яриа л да. Залуу үе гэхэд чинь чи бидний үе бидний доотлын үеуд л аягүй их одоо хилмигдэж байгаа юм шиг надад санагдаж байгаа. Тэр нь харт амих мэдээж. Тэгээд 9 суртахууны байдал ч гэсэндээ бидний үеийн залуучууд доод үеэ ингэж хөрөөлж болох уу? Ахаа дээрээс нь 70,000 харт амих хэрэглэгчд байна гэсэн судалгаа байна. Тэгэхээр бидний залуу үе яг юунд нэрвэгдээд байгааг би бол үнэхээр ойлгохгүй нэ. Маш олон төрлийн хэрэглэгддэг юмнууд нь байдаг юм байна. Тэгээд хаанаас нэвтрээд байгааг сурвалжинч бид нар олж тогтоож чадахгүй хэрнээ 70,000 хэрэглэгчд ч юм бол үнэхээр эмгэнэлтэй тоохгүй. Тэгээд дээрээс нь одоо энэ галзуугийн шар хотны эмнэлэгт эмчлүүлдэг юм байна шүү дээ. Тэгээд ачаалаа авч чадахгүй байна, дийлж чадахгүй хэмжээнд хүрсэн байна гэдэг бол би бол ирээдүйн залуучуудыг бол хомсртал байгаасаа бидний нийгэм яаж өөрчлөгдөж болно те. Гэтэ ядаж чи өөрөө өөртөө эзэн байхгүй бол 1000 тэгээ энэ сайхан хөрсөлтөд ирсэн утга учир бидэрт байхгүй юм уу? Айгу эмгэнэлтэй л дүр зураг. Одоо яг тэр нэг бусд нь яг тэр хэрэгэлдэг ч юм уу хүмүүс бусдаа их уриалдаг юм байна л да. Одоо нөгөө үедээ ч гэсэн хэрэглүүлчих гээл нэг тийм их муухай зам байгаад байгаа юм шиг байна. Тэгээд нөгөө үед мэдэхгүй учраас жоохон тэнд ингээд гүн орчих гээд нэг тийм тал байгаа юм шиг байна. Тэрийг бас бодоорой гэж би хэлдэг байхгүй. За тэгээ хоёлаа ярин зөвж байгаа өөрчлөө. Сошиал медиаг бол их ашигладаг ч яах вэ? Ер нь бол идэвхтэй ашигладаг тийм. Одоо пэйж байдаг тийм. Пэйж нь хэдэн дагагчтай бай? Пэйж нэг 108,000 гаруй. Тэгээ миний өөрийн профайл бас нэг 100,000 гаруй. Тэгээ группүүд гэл аюу олон пэйж группүүд гэдэг чинь одоо. Тэр пэйжүүдийг мэдээж тэр чинь бас ингээд 100,000 болгох чи хэцүү юм байлаа шүү дээ. Би ч одоо анханаас нь ажиллаад одоо нэг 34,000 очоод баярлж байгаа. Тэнгүүд 108,000 гэдэг чи их байхгүй тийм. Тэнгүүд тэнд байгаа бүх хүн зөвхөн цэцэг гэдэг хүний үзэл бодлыг тийм сонсно. Тэнд сонсчоод дуугаа өнгөрдөг хүн байна, мухагаар хэлдэг хүн байна, тийм. Сүүлийн ганц бичлэг их явж илээ. Тэгээд ер нь бол залуучууд энэ өө хайдаг ч юм уу энэ хандлага дээр ер нь хэр хүн дээр хүлээж авч байна. Ер нь бол ихэндээ би амар хямардаг байсан байхгүй юу. Анх ингээд нэг эмэгтэй ч гэсэндээ тусалж хаансан гэж бодлоо те. Миний мэрэгчлээ тэсвэр шүү дээ. Тэгэл нөгөө нэг яхаа бүдүүн турсан зураг тавихад өө чист ганцаараа турдаг хорвоо юм уу? Яваач ямар тухмын гэл нөгөө эд эртнээр нь доромжлох ч юм уу. Эсвэл нөгөө үзэл бодлоор нь доромжлох ч юм уу. Айгу айхтар байдаг байсан. Одоо ч гэсэндээ ерөнхийдөө доромжлуулаад явж байгаа. Тэгэд хүн доромжлолоо гэд ямар муудчих штэ. Ямар ч гэсэн өөрийнхөө гэсэн үзэл бодол, өөрийнхөө гэсэн орчиндөө хинт ч үзэл бодлоо тулахгүйгээр өөрийгөө илэрхийлнэ гэдэг чинь тэгэл чадамж юм болоо. Тэгээд муулж л яддаг шүү дээ. Ер нь бол сайн ч юм хийсэн муулуулдаг, муу ч юм хийсэн муулуулдаг. Тэгээд ер нь өнөөгийн ингээд сошиал ертөнцид ч юм уу эсвэл PR ингээд өнцгөөс нь хараад аваад үзэхэд бол муу юм хийсэн хүн баатар болж чаддаг, сайн юм хийгээд байгаа нь хулгайч болж чаддаг. Тийм л нийгэм юм уу даа л гэж бодчих шүү дээ. Үнэхээр энэ тарих угаалт гэдэг юм бол амар сошиал орчинд бол итгэх их байгаа. Хар PR уу? Хар PR тэрнээсээ болоод ч юм уу тэгэл муу хүн л болж хуурт юм шиг шүү дээ. Ер нь хинт ч хор хийгээгүй, хинээс ч хулгай хийгээгүй, хинээс ч би өөр тавьж цухтаагүй л өөр ч юм биш багт ч тэгэл муулаад юм. Гайхдаг ш заримдаа. Одоо Facebook дээр ч юм аа муулж байгаа тийм хүмүүсийг блок хийдэг үү? Хийдэг. Хийдэг үү? Тийм хүмүүс байж лөө гэж бодож байгаагүй юу? Нүг яах юм? Заавал би хин нэгэн таалагдах гэж ерөөс амьдрдаг байхгүй. Тэгээ миний орчин миний нэг жижигхэн хэсэг хин нэгэн таалагдчихвэл тэр нь л намайг хараг. Үнэхээр үзэн ядаад өхөөч яриач те өөр хүүхдтэйгээ зайлаач гэдэг хүн дээр заавал би бүх юма ярьж заавал бүх юма харуулж яах юм тийм биз. Тэгээ орчноо цэвэрлээ сайхан салчих хэрэгтэй. Тэгэхгүй ямар нэг ингээл юм барьчаал энийг зараач энийг аваач гэж ингэж чичрээд байдаг хүн биш болохоор ямар ч байсан цэвэрлжил байсан дээр юм болов гэж боддог шүү. Хүн нэг өөрийнхөө нэг биенээс одоо жишээлбэл би нэг эндээс соривтой байхгүй. Тэгээ нэг хүний эрүү их харж явдаг би. Өөртөө нэг ингэж байгаа ингээд соримортой эрэг ууглаад үгүй эрэг ууглаад тэгээд хагалгаан сорим байхгүй. Ямар аим. Хараал. Тэгээд энээсээ би нэг жоохон санс авдаг байлаа. Тэгэл хүмүүс эрүүг хараад ингээд ингэж явдаг. Тэгээ ер нь зүгээр өөрийнхөө биенээс ч юм уу энэ зүйл маань жоохон өөр байсан бол гэж боддог зүйл байгаа юм. Үгүй. Одоо эрүүл саруул
бүх юм л одоо сайхан ажиллаж штэ тий. Ямар нэгэн асуудал байхгүй, өвдөж зоог байхад одоо хэс төрүүлсэн эрүүл сарвал биеийг бол яагаад ч би голох хэрэг надад байхгүй. Тэгээ энэ утгаа ингээд эмнэлгийн орон дээр хөвтөж байгаа өнөө маргааш хүлээж байгаа эцэг ихэндээ ингээд удамшлын гаралтай хорт авдар туссан цэцний дунд чимэгний хорт авдартай ч юм уу эсвэл өнөөдөр дөрөвдүгээр шатанд орсон химийн туяан одоо тарианд орсон байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгэхэд чинь ийм эрүүл байж би өөрийнхөө бие голно гэдэг бол үнэхээр энэ бол тэнэглэл гэж боддог л да. Тэгээ бусдыгаа ч гэсэндээ үхээсэ гэж хараадаг хүн Монгол хүний амнаас гарах хэрэгтэй юм уу? Тэгээд дээрэс нь нэгэн ч гэсэн чадчихлаа өөдөө гарах юмсан. Тэгээд заавал ягаал ингээл доошоо энэ мөл доошоо байх хэрэгтэй юм шиг энэ мөл хэвээр биш шүү гэл ингээл би нэгээ дараад байдаг. Чаддаг чадгаараа хийгээд бусдаа ч гэсэндээ тусдаймаа хүргээд ч юм уу те. Тэгэхгүй тэгэл нэг духанаар намайг доромжлоод дуугаа олно гэж бол хийзэж байхгүй байхгүй. Тэгээд хизээч ихээс төрсэн бие хин ч ер нь голдгүй байх гэж боддог. Тэгээд тухайн одоо мис заслаар тайруулаач ээ. Ингээд хэлэх одоо хөл өтөө хүний тэргүүн те. Тэргүүндээ би ямар үсчнээр би гараа үсээ тайруулах уу гэж боддог штэ. Тэгэл миний тэргүүнийг тайраа хайчих юмсан гэж бодож байгаа хүн гэдэг бол үнэхээр сэтгүүнд ороотолд орсон хүн гэж би боддог штэ. Тийм учраас хүмүүс бас би түрүү хэлсэн хүнийг битээ гаднаас нь дүгнээрээ л гэж би хэлэх гээд байгаа байхгүй. Тэгээ би үннээ хэлээ. Яг одоо ингээд хоёул өмнө уулзахаас өмнө ярихаас өмнө би бас тийм дуртай байгаагүй. Тэгэхэд тий яг үннээ л хэлээ. Миний буруу юм байна. Ягаад вэ гэхээр би хүмүүсийг ингэдэг мөртлөө бас өөрөө нэг би надад дургуун хүн байлаа гэж бодоход дургуйч яг таалагдах хүн байлаа гэж бодоход би муулдаггүй, бичдэггүй. Зөв гэхдээ ажигладаг. Тий ажигладаг тийм хүн байхгүй. Гэхдээ би ч гэсэн дотроо буруу бодож явсан юм байна. Тийм учраас би буруугаа хүлээч тий. Ой хөөх юм баярлалаа. Буруугаа хүлээч. Тий тийм учраас манай залуучууд ч гэсэн өөрхөн алдааг олж хараад итгэн тэрийг ухаардаг бол бас их гоё байх юм шиг санагдав. Тэгээ намайг ингээд уриалахаар энэ мө одоо юм уу бацаа юугаа мэдэх вдэ гэж тий янз янзаар л намайг хэлдэг. Тэгээд яг хүн тэндээс авахын аваад хаяхан хайчна үстэй. Тэгээд манай шорлог ирсэн байна. Тийм учраас бүгдээрээ гоё шорлогоо идэнгээ ярилцъя гэж би бодлоо. За тэгээд бүгдээрээ шорлогоо авчаад тэгээд эргээд уулзъя. За манай шорлог ирчлээ. Тэгээд өнөөдөр бас Мекси хааны рестораныг би өөрөө байнга үйлчлүүлэх дуртай л да. Нэг рекламдах гэдэг юм биш шүү. Өөрөө нөө идэх дуртай учраас бас зочныгоо дайлъя гэж бодсон. Бэлэг байхгүй. Тэгээд одоо нэг ходоод орнд баярлуулаад явуулахгүй бол одоо өөр арга байхгүй. Тэгээд бас хөнгөн одоо 100 болж байгаа юм шиг бас их гоё шорлог идээд суулгах сонирхолтой байх болоо гэж та. Тэгээд ер нь бол идэхтэй юм жоо хээгүй юу эсвэл бас эмхтэй юм чинь жоохон тэгээд зурагт харж байгаа юм жаа айгуулал маягдсан шүү дээ. Хүү амт энэ ч одоо бүр ингээд одоо ингэж гээд айгуулал ингээд идчихвэл буруу чинь бариад идчихвэл зэрлэгч чинь одоо аюу хэцүү яг яаж таалагдах хоёроос мэдгүй болоо шүү дээ. Уудлын би өөрөөрөө бол ингэж байгаа л идчихлээ. Хоёулаа ингэ барьж байгаа л идчихлээ тэхүү. Яг тий хүмүүс тэгээд өхөр юм уу? Дахиад юм уу? Алин тийм маань зочин сонгоо шүү дээ. Өхөр дахиад хоёулаа байгаа. За би өхрөөс нэ. Тэгээд манай хүмүүст хэлж лээд юм дөө энэ одоо нэвтрүүлгээрээ хоол идлээ. Заваа ингээд. Тэг яг хуу. Цэцлэг яг хуу. Ой гэсгээл. За. Тэгээд тэгж ярьж идэг. Тэгээд би яг тэн дээр нэг ач холбогдол яг өгдөг үү гэхээр нэгэн зүйл одоо баригдахгүй байвал надад их зүгээр юм санагдаад байхгүй шүү дээ. Тэгээд гоё юм аа. Гоё юм. Би нөө хоолны нэвтрүүлгээр юм иддэггүй байхгүй юу? Оо тийм үү. Тийм нөө хоолоо хийчихэд газ камера унтраагаад дараа би бүгдээрээ дайрчаад. Одоо дуусаа манайхан дайрах хөө. Тэгээд одоо эдэнгээс яриа. Нэг дуучин наратаа хэрэлдсэн байдаг шүү дээ. Байлаа шүү гэж аль дээр юм шиг л шүү дээ. Тийм. Хэрэлдсэн ч яг нөө үзэл бодлын зөрчилтэй нь гэж хэлэх юм да. Түүнээс нь хог хадаад удаа тийм байгаа. Юун дээр болов? Хүн ярих гэж амтаа дуусах тийм. За тийм. Намайг одоо дуусгаагүй ярьлаа гэх баг. Гадаадад ийм юм гарах юм бол монголчууд зүгээр үзэж шít Монгол болохоор ингэж үзье ядаад идэх байхгүй юу сайн. Тэр чинь нодлонгийн сонгуулийн үеэр байхгүй юу? 16 онд. Тий 16 онд улсын их хурлын сонгуулийн үе байхгүй юу? Тэгээд тухайн үед би юу гэсэн бэ гэхээр тэгээд төр тоглоом шээ. Тэгээд хин дуртай нь одоо гараад иж болохгүй маа. Яагаад гэвэл бид нар болоогүй байна. Бидэрт хийх юм их байна те. Бид нар эхлээд сурах хэрэгтэй. Мэдлэг хэрэгтэй. Тэ. Өөрсдийнхээ гэсэн орчныг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Хэрвээ эхлэе үнэхээр нийгэмд юм хийя гэх юм бол төрийн бас байгууллагаас ч юм уу те. Үгүй бол энэ орчны контор эсэж бидэрт болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Тэгээд
ер нь хүн ажлыг голж болдоггүй байхгүй. Тэгээд өөрсдийгаа оршин тогтнох байгаа ертөнцөө бүгднийг сайжруулаагүй гэж бид нар ийм том юм руу одоо хараахан зөвч гэдэг юм буруу ч гэдэг юм гэж би бодсон. Тэгээд Монгол бол асар их одоо болсон хүчин сайтай гэж би боддог. Бүгдээрээ сайхан сургууль төгссөн байна. Гадаад дотоод сургууль төгссөн тий. Маш сайн эдийн засгчд байна, маш сайн хуучид байна. Эдгээр боломжтой залуучууд нь яагаад гарч иж чадаагүй болоо, яагаад төвшөөгүй болоо гэдэг үнцгээс би харж ирсэн. Тэгээд тэр байр сууриа илэрхийлсэн чинь л одоо атаархлаа арилаа. Чи зүгээр туртгаараа тур дугуй гэлтгсэн. Тэгээ миний гол ер нь өнөөдрийн ч гэсэндээ төвшөнд барьж явж байгаа зүйл юу юм бэ гэхээр боловсрал гэдэг ямыг хүн хязгаарч хайж болохгүй. Дахиад 4 жил яах юм бэ? Турт гарлаа. Бид нарт энд байгаа бид бүгдийн татварын мөнгөөр хүн зүгээр 4 жилийн инфляци эдийн засаг макро эдийн засгийн түвшинд ойлголт аваад гарах юм уу? Гэтэл чинь тэр хүн 3 сая тэгээ 76 ч юм уу ерхийлэгч нь байдаг юм уу? 3 сая хүний хувь заяаг шийдэх гэж тэнд хууль санаачлах гэж тэнд байж байгаа ш. Чиглүүлэх гэж байгаа хүмүүс байхгүй. Гэтэл 4 жилийг сураад бид нар тохирно ш. Нэг хүн их баригч одоо намаас нь гарч байгаа, нэг хүн илүү юм хийж чадахгүй, илүү төрөө доктортой байлгаж чадахгүй бол бид нар л тохирч байгаа байхгүй. Тэгэхээр энийгээ зөв сонголт хийх хэрэгтэй юм шүү гэдэг үндснээс хийсэн гээд. Тэгээд урдаас ингээд хоёр жоохон маргалцсан юм шиг байна те. Жоохон юм бичлсэн юм шиг байна. Тэгээд дараа нь уулзсан хоёр. Та шүдний имлэг дээр таарлцсан. Тийм. Тэгсэн юу гоо? Инээлдээ сайн байна уу, сайн байна уу гэж өнгөрсөн. Тийм үү. Одоо бусад хүмүүс шиг юу гэдэг ярих хүн байсан бол ноцолдоод авчих юмсан гэл тэгсэн те. Бид хоёрт бол ерөөхдөө үзэл бодлын зөрчилдөөн альч хүнд байдаг. Чи Викторийн ч гэсэндээ одоо анх намайг чи хараад оо энэ онцгүй хүн байж магадгүй гэж бодож ирсэн. Одоо ингээд уулзаад өөр байна гэд тэгжсэн ч гэсэн чи Виктор ч гэсэн өөр өөрсдийн гэсэн үзэл бодол зарчимтай байгаа байхгүй юу? Тэглээгээд яг өнөөдрийн байдал шиг ингээд улаан цэнхрээрээ хуваагдчихвал би бинтгээ алцаал зодтолдоод ингээд angит чинь бидний жоохон монголчууд яаж хөгжих юм бэ те. Нэгэн ч гэсэндээ бид хоёр хоёулаа амьдралын төлөө явж байгаа их хүн ээж хүн те. Тэгээд хинч буруу алхам хийж болно. Гэхдээ энэ дээр үзэл бодлын зөрчилдөөнийг заавал хувь хүний амбицтайгаа холж болдоггүй байхгүй. Тэгээд бид нар ч гэсэн амбицтай шүү дээ. Яг ингээд амбицлах юм бол намайг одоо сошиал дээр хүн тань гэж тэнхтэл явж би те. Гэтэл чин намайг хинч мэдхгүй юм чи ингээд бас гутлаач ирээгүйгээд ахаар бас хэцүү. Тэгэхээр аюу хэцүү яах ч ёстой мэдгүй. Дугуй хурд өнгөөгээд дуутын хур өнгөрөөгээд гэдэг шиг яг нэг дундчин барай яваад хахаар бас хэцүү те. Тэгээд хүн яг өөр байвал тэгээд болд юм шиг надад санагдаад шүү дээ. Одоо бүсгүйчүүд нэг эр хүн бол ингээд зохилцоо ч юм уу ноцолцоо дуустдаг л ахaltaй. Эмэгтэй хүмүүс өө за сайн уу байна уу гэж дотроо гачин юм чин ч юм уу нэг тиймэрхүү боддог гинэ. Цэцгээ тийм бодож юу? Нараатай уулзаад. Үгүй. Бид тэр жотоогүй яг бид хүүхдтэйгээ явчихсан. Тэгээ нараа ч гэсэн хүүхдтэйгээ явчихсан байхгүй юу? Тэгээд нөгөө нэг бүлтийцэн хоёр хүүхдүүд нь тэнд байгаа ш. Тэр хүүхдүүд ч айгаа ойролцсон шүү дээ. Тэр хүүхдийн нүд юу харах уу те? Хоёр ээж хүн бинтээ зодтолдоод байх хувьсаа Викторийн тархинд байгаагүй л байхгүй юу? Тэгээ сайхан инээлтэл сайн байна уу юу хайна гэж ингээл өнгөрсөн. Тэгээд ер нь яач утсан тэгээд бид нар ч ухамсарын төвшөнтэй бид нар ч хүн шүү дээ ямар араатай биш ямар хоолой болоцолж байгаа чон шүү дээ. Бид ч тэгж болохгүй л те. Их хүн бас их гоё тийм зөөлөн цагаан байдаг бах те. Тэгээд сайн намаар бас хоёр найзлсан юм шиг байгаа шүү те. Нэг нам дэмжиж найзлсан юм уу? Намаар уу? Тийм хоёрыг эвлэрцсэн гэж яриад байгаа. Эвлэрцэн ч бид хоёр ч одоо блоклцсон. Би нэг юу? Тий, над дээр бол нараг юм харагддаггүй маа. Тэгээд би ч гэсэн нараг блоклцсон юм яасан мэдгүй. Ер нь бол лич харагддаггүй. Тийм. Жоо ойлгосноо. Тий, ойлголоо. Тэгээд бас энэ тал дээр бас манай залуучууд маань өөрийнхөө үйл бодлыг бас тэ хилээд бас ярилцаад тэгээд магадгүй манайх нэг ингэж ойлгоод байгаа юм шиг байна. Хин нэгний одоо жишээлбэл өөрхөн дуртай ч юм уу, өөрхөн хайрладаг шүтдэг хүн нэг зүйлийг хэлэхээр яг тэрийг ингэж даган дуурайдаг ч юм уу. Тим зүйл ер нь зүг үү? Ер нь жоохон туйлшрамтгай зан ер нь зүгээр үү? Туйлшрамтгай зан уу? Найз жоохон уйлах гэдэг юм шиг жоохон уйлахгүй зүгээр. Уйлахгүй намаас хүмүүс чи уйлаач гэдээ оруулаад идэв болчихсон. Уйлчил аюу олон хүн баярлалаа. Баярлахгүй манайхан сэтгэлд бас уг нь гайгүй зөөлхөн шүү дээ. Уул нь манай арт аюу сайхан сэтгэлтэй. Тэгээд хитрхийх нөө фейк троллууд те форум чекаунтад орж ирсэн намайг нэг хэсэг аюу хямраасан л та. Тэгээд олонний танил хүн байлаа гэд те миний төвшөнд бол би бол одоо өөрийгөө бол ямар ч од хүнтэй Монголын дуучин ч гэдэг юм уу ялан ч гэдэг өөрийгөө бол би харьцуулдаг. Өнөөдрийн төвшин би өөрийнхөө мөрөөд хүсдэг тэр айдлынхаа хэмжээнд өөрийнхөө тим төвшөнд очиос би нэг 100 хүнийг ажлын байртаа болгочих юмсан 100 хүний артал нэг дахиад 500 хүн байгаасаа инх юм бол би өөрийнхөө хүсч мөрөөдөж байгаа тэр цэцгээгээ би болгочих байхгүй юу. Тэг өнөөдөр би тэр төвшөндөө хүрээгүй ч шинтэй ч өөрийгөө дүүцүүлж харьцуулахгүй л дээ. Яг намайг альч намайг тоож удаа сурталчилгаа мөрчлага хийлгээгүй байсан ч гэсэндээ ер нь олонний танил байлаа гэд бусдыг өдөөн хатгах, турхирах, дахиад дэрс нийгэмд үзэх үзэл бодлыг нь одоо хит туйшруулах, талцуулах энэ байдал чинь бол үнэхээр нийгэмд маш их сөрөг үр дагавар авчирж байгаа.
Тэгээд зүгээр ингээ гудамжаар зуучин хоёр тэгээд ажиллаад хийж яваа нэг залуу хүн байгаа ш. Нэг машина өдөртөө 50,000-аар түрээсэлчээд 30,000-аар сурсан хятад хэлээр орчуулагч хийгээ явж байгаа залуу чи юм хужаа нараа аваа зайл гэл ингээл зодож яах гэдэг чи яг юу гэсэн үг юм бэ? Тэр хүн артаа ямар амьдралтай байгаа бид нар мэдэхгүй ш. 50,000 төгрөгөөр 100 км газар тавьчаад тэр хэдэн төгрөгөөр нь бензин хийсэн бид нар мэдэхгүй байхгүй юу? Тэгэд ийм муухай байдал төргөн гэдэг бол тэгээ одоо өнөөдрийн байдалд бол үнэхээр юм бол гутарж байна яг үндэ. Зөвхөн гэрийн гадаа би 3 дахь хороолт амьдрал тэгээ гэрийн гадаа явахаар хүн дагж байгаа юм шиг санагдах ч юм уу те ингээд цогтон хүмүүс цохиод унгаачлал яах вэ те мууч сайн ч нэг юм цохилцоод л ингэх л байх. Гэтэ ер нь яасан гэж юм болох хэвээр юм. Гэхдээ бас бодолтой л байх хэрэгтэй л байх л те өөрөөсөө өөрийн гэсэн нэг огтхонтой. Одоо зөвөр хоёулаа зэрэг ингийн нэг төсөөллөөр бодъё л да. Одоо нэвтрүүлгийг ч юм уу ингээд төшөж үзээд чи үнэхээр мэдчихээн те чи үнэхээр ингээд бид нар хийх гэж зүйлийг мэдчихээн би чамд мөнгө өгье гэж яах вэ? Үгүй мөрийн хөтөлбөртөө байгаа зүйлээс чинь хэрэгжүүлсийн дараа 4 жилийн дараа би амын асууж чадна. Тэгээд ганц би ээжүүд их байдаг те? Тий, Монголд 156 мянган ганц би ээж байгаа. 156 мянган ганц би ээжүүд гэхээр сард 10-аас 15 гэр бүл салж байгаа байхгүй юу? Тэгээ 156 мянган ганц би ээжүүд болоо дахиад дээрэс нь хүүхдээ харж байгаа 0-3 насны ээжүүд маш олон байдаг. Тэгээ эдгээр хүүхд одоо ээжүүд ч гэсэндээ тэр 156 мянган ганц би ээжүүд ч гэсэндээ төр туслаасаа те групп байд юм шиг байна те. Тий байд штэ залхил. Тэгээд аюу хэцүү нөхрүүд нь хаяа авчирсан. Тэгэл тэнд бас цэцгээ хувь нэмрээ оруулж хүмүүсийг ингээд гоо сэтгэлээр дэмждэг баг те. Дэмждэг. Тэгээд заримдаа ч тэгэл тэгээд над руу ингээд нөхөр маань хаяа авчлаа. Амиа хортлохыг хүсэж जैन те өхийг хүсэж जैन би жирэмсэн гэл ингээд бичиж байгаа маш олон хүмүүс байдаг. Тэгээ өнөөгийн залуучууд бол би одоо яг чин шударгаар л хэлээ те. Бидний аав ээжийн үе шиг биш байхгүй юу? Тэр үед те хүн болгоо машин тэргээрээ байлддаг байж. Тэр үед олсон хүүхдээ л гаргадаг үе байсан байхгүй юу? Тэг яаж нэг хүүхдээ өөрөө ч хамаагүй ажиллаа гэдэг те манай ээж бол ингээл намайг гарцсан байхад яасал зүгэл үйлдвэрийн те 24/7 хийгээл те ингээл аавтай минь ээлж солигдоод аав минь ээлжнээс эренгүүт тарганы арс илдээл энийг бидний аав ээж бүгд тулсан байхгүй юу? Тэг тэр үеийн талах тариа нь олддгүй байсан. Тэр үеийн хомс нөхцөлд амьдарч ирсэн залуучууд бол үнэхээр энэ их орныг бол нуруунд дээрээ өөрч авч гарсан одоо бидний одоо энэ дээд үе байхгүй юу? Нуруунд дээрээ өөрч ачааны хүндийг өөрсөн хүмүүс байхгүй босгосон бидний аавын үе гэсэн үг. Тэгэд хитрхи жаргалан жадолоод байгаа юм уу да. Бүх юм нь бэлэн байна. Тэгээд ажил хийхгүй те тэгсэн хэрнээ зарын сонио харахаар 200 300 ажлын байр байна гэх юм. Голоод очихгүй. Тэгсэн хэрнээ мө тэтгэврийн настай ээжигээ аавыгаа ч юм уу цалингийн хэмлээд лархуугаад хажууд нь жаргаа явцчихдаг. Маш олон залуучуудын хумсар хитрхи дорой байна. Салтын ихэнх хөв нэрчүүдээс болдгоо эмэгтэйчүүдээс болдгоо. Юу гэж боддог? Ингээ боддоо. Нэрчүүд буруу. 156 мянган ганц би те ээж байгаа. Энийн артал доотлон 2 хүүхэд байгаа гэж бодохоор тэр хүмүүс амьдралынхаа төлөө ажиллаж байгаа хөдөлмөрлж штэ ивэ. Нөхөр нь хүүхдээ мартаад их нэртэй нь хамт мартаад хаяавцсан байна шүү. Тэгээ энэ хүн хүүхдээ өсвөлөхгүй бол ажиллаа хийж байгаа байхгүй юу? Зөв одоо маргалдаад ч юм янз бүрийн болоход эр хүн бол тэгээд жоохон бөөр суурьтай байж л байх хэрэгтэй. Яаж ч муудалц хажууд ингээ байж хахад нэг арга олдог ч те. Залуучууд бас нэг тэгээд байж ивэл тэгээд цэцгийн үед ер нь зүгээр нэг хүн гэж боддог шүү дээ. Би ийм хантай уучрна, би ийм хүнтэй суун ингээл хүн амьдралаа төсөөлд эмэгтэй хүн бол их гоё тийм үлгэрийн юм шиг гоё төсөөлтөй байдаг байх л те. Эрэгтэй хүмүүс бол яг хөө тэгээд хөөрхөн гэл янз янз боддог л байх. Тэгээд цэцгийн үед ханаа зөв сонгосон гэж боддог. Харамчилсан удаа байдаг уу? Хамгийн төвшөр толгортой хань бол хамгийн хүнд үед хажууд байх хэрэгтэй л юм шиг санагдсан. Байсан уу? Тийм. Ер нь бол одоо гэр бүлийн хувьд ч гэсэндээ эр хүн эмэгтэй хүнийг гомдоож явах шиг хэцүү юм байдаг. Ялангуяа нэлхнатан хүүхдтэй, хөхөл хүүхдтэй хүнийг эсвэл эзэнд нь өрөө үлдээчихэд яваад өгдөг эрэгтэй хүмүүсийг бол би хамгийн муухай гэж боддог. Тэгээд өгтлөөр харамтай. Тэг хүүхдтэй ч бодоогүй мэж яаж эхнэрийгээ бодох вэ, эх орноо бодох вэ? Тэгэхээр чин гэр бүлийн тогтолцооны асуудал аюу хэцүү. Тэгээд салж сарнилгүй л яах вэ? Тэрнээс суралцлаггүй л яах вэ? Гол нь эр хүний нэг буур суурьтай шиг баймаар байгаа байхгүй. Одооны залуучууд хитрхи нэг тийм шалчгануур болсон юм л санагдаад байна шүү дээ. Алхадаас тэгшин байраад чанд зоож чадахгүй. Тэгээд амьдралын хатуу хөтөг туулж чадахгүй. Эхнэр нь жоохон аашлангууд чи хийн, чи намайг ингэдэг хийн ингээл нэг хааны те. Гэтэ тэрнгүүл Монгол эмэгтэй хүн эр хүний хүнддэг, эр хүний хиймэрлэн ундаа хүндэлж эр хүний доор сүгддэг арт юмш бид нар. Хоо цай хоолныхаа дээжийг бариад өглөө цайгаа босон болоогүй тэнгэрлэгөө өргөөлөд эр нөхөр юм ноён нуруу сайхан байгаасаа хиймэрлэн ундаатай яваас ажил үйлсэн бүтээсэ. Ийм л бид нар боддог ш. Тэгээд яагаад Монгол хүн эмэгтэй хүн бол айгүй би одоо боддیں۔
хатуужил төсвөр хатуужил сайтай юм уу да тий. Уучлах чаддаг юм эмэгтэйчүүд ахгүй бид нар. Хүүхдийн төлөө уучлах чаддаг. Тэгээ уучлаа чи минь нэрээ чи ингээ чи гэж сүглээд гойсон чи ирэхгүй төх гэ хаяа авдаг хүмүүс ч их байна. Хүн нэг өөрхийн амьдрал тохиолдсон зүйлийг хүн зөвлөхөөр одоо зөвлөл зүгээр тийм үү эсвэл хүн нэг алтхаас өмнө олж хардаг ш тэ. Тэгээд яг алтхаас өмнө мэдэж болохгүй ингэж боддог хгүй. Цэцгээр нь алдсан алдаагүй юу? Би амьдралдаа алдчихсан. Тэгээд яг энэ тал дээр үү? Тий. Гол нь нөгөө нэг эмэгтэй хүний ганц эрдэнэ те ялангуяа эмэгтэй хүний хувьд шүү. Тэгээд хүүхдүүдээ хаяа явж байгаа хүнийг бол одоо яах вэ те. Эмэгтэй хүний ганц эрдэнэ бол өр хөтлөдөг. Хизээд амиа ингээд тастаад өгсөн ч чадхаар тэмцэн штэ бид нар чинь. Тэгээ одоо харин ганц бие ээж жоохон карьер хөөгд нүг үү? Ингээ харж байгаад одоо та идэг дүүрээд гэх юм уу ингээл хүүхдүүдтэйгээ зураг авахуулаад ингээл ер нь ингээд арай л амьдралынхаа бүх хэсгийг ч юм уу ингээ фэйсбүүк дээр тавиад ч байгаа юм шиг. Яагаад гэвэл эцэг нь хараг гэж бодож байгаа. Аа тийм үү. Төрсөн эцэг нь хүүхдэд таахгүй байл тэгэл ядчил чи надад таниалаагүй чиний хүүхдийг те чиний үр удмыг би сайхан авч явж байгаа шүү л гэж ивэдээ тэд нар харуулж байгаа шин. Түүнээс шүү би ганц би ээж шүү гэж гайхуулж байгаа юм бол байхгүй л гэж ядаж байна. Би ганц би ээж ч гэсэн юм уу хүүхдээ хинээс ч дутхгүй хувцлаад хинээс дутхгүй гэж энд өрн байлгачдаг шүү гэл. Хараач шээ гэдэг те. Ийм учиртай байсан юм би. Бас мэдээгүй л байж тээ. За найз уугаарай. Жохон цэлгэнэ дэрхэн л өгөхгүй бол. За ууч. Тэгээд эмэгтэй хүн чинь нэг их гоё тийм уян зүйл ямар нэгэн зүйлийг уучилдаг хичнээн гаднаа тийм хатууч гэсэн дотор их гоё зөөл хүмүүс байд юм шиг байна те. Тэгээд маш олон хүмүүс бас манай нэвтрүүлгийг үзээд их олон зүйлийг мэдэж явах байх гэж би бодож байна. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэг маань дуусах төгсөж байгаа. Тэгээд хоёулаа арай нэг ганц хоёрхан сэдвүүдээ жоохон товч хоёулаа яриад. Тэгээл та. Хүний нэг амьдралыг илүү ингээл хатуужуулаад илүү ингээл зөргижүүлээл те дараагийн алхам хийхэд илүү тийм тусдын болдог штэ. Амьдралдаа алдчихсан алдаанаас суралцчихсан хамгийн том тийм сургамж юу вэ? Би хитрхи бардам байсан. Аав аймаг зэрэг багт бол айгүй бардам байсан байхгүй. Оо яадгийн те шоучл ороход гэрмэн байна те. Өсөөл ороход хоол нь бэлэн байна. Уурлал ойлгоход дараах хүн байна те. Айгүй бардам байсан юмс надад санагдсан. Тэгээд бид нар тэгээд цөөхөлөө штэ. Хитрхи цөөхөлөө мөртлөө эцэг хийгээ ч гэсэн хайрладаг юм уу да. Яа гэж яалал ороод ирж байгаа ээжээсээ асууж чаддгүй бид нар тийм хүмүүс байхгүй юу? Нэг дутагдaltaй тал нь. Тэгээд алуу та минь яач юу? Алуу чи минь яав? Алуу хайртай шүү. Аюу хайртай гэдэг үгэнд аюу харамч хүмүүс юм шиг санагддаг. Тэгээд нас яваал ингээл 30 гараал ирэхэр ч одоо тэгэл уянгаа хайлт нэгсэл ихчдэм байлээ шүү дээ. Ер нь бол ээж болоод ирэхэр ялангуяа. Насаж мэдээд авцсан. 30 гарцсан ямар ч байсан бол би бол алюжны 30 гарцсан. Тэгээд ямар ч байсан бид нар эцэг ихээ аягуусаа хайрлах хэрэгтэй. Тэгээ өөрөө хөхтэй өөрийн чи өрөөлийн чи хөхтийг өөрөө юм шиг хайрлах чаддаг. Энэрэнгүй байгаасаа эмэгтэйчүүд маань. Тэгээ ялангуяа одоо тэгэл муу эцэг ихийнхээ хөлийг маш сайн турш чаддаг. Чи заавал эрдэмтэн доктор болох хэрэг байхгүй. Чи заавал саятан баян байх хэрэг байхгүй. Хоосон ч байсан гэсэн хоолтой ч байсан гэсэн эцэг ихийнхээ хөлийг хоччихдаг. Тим хэмжээний сэтгүүтэй, тим хэмжээний ёс суртахуунтай бид нар байгаасаа тий. Хэрэг л хэвчдэг тийм. Баян гэснээс баян залуучууд цэцэглээр нь бичдэг. Үгүй. Ер нь над руу ингээд хэр аргийн хүн бол анх чамааг чи намайг тэнэг хөх ингэ шарж байсан гэж. Хэр аргийн хүн алдчих чаддгүй шүү дээ. Айгу ааштай айгу галзуу ачаад цохоод дэвсээ тайчих байх гэж боддог юм шүү. Ер нь бол айгу хавардуу. Ер нь айгу хавар. Ер нь зориг гаргаад ер нь ингээд хөөхөн бүсгүүчүүд ч юм уу ингээд ийм бүсгүүчүүд яг ганц үед нэгсэн чинь залуучууд нь ойрч чаддаг гинэ. Айгаад. Тэг айгаад. Тэгээд ойртоод ингээд бичээд ч юм уу ингүүл цэцэг хүлээж авах уу? Одоохондоо сэтгэл зүй юм байна. Яах юм надад төлөвсөн юм айгүйх байна. Охноо нэг ямар ч байсан нэгдүгээр ангид оруулаад өрөө тий. Тэгээд нэг өөршөрнөөсөө салаа. Яг л нөгөө нэг чи бидний амьдрал ямар байдаг нэг пирус аваад унжвал пирусныхаа лизэн цагтаа төлчих гэсэн гэж зүтгэж байгаа. Тэгээд одоо надад 6 цэнгэл хөөгөөд ийм гоё газар ирээд ийм гоё хоол идэх тавшаа өндөө бол ховор ахгүй миний амьдрал. Яг гоо явна л да найз нөхдөд суун гарна. Тэгээд нөгөө 5 цаас ч яваад шүү дээ. Мөнгө нь яваад байдаг. Тэг мөнгө нь яваад шүү дээ. Тэгэл баян хүмүүрөөдөл ихтэй байх юм бол бид нар өсөхгүй шүү дээ. Нөгөөндөө байрагдаа байр сав хураалах гэдэг чинь ипотекийн газар. Тэгээд алин болгон бид ээжрээс гэж хэлгээд ч юм уу эсвэл эмэг зүйлтийг авч ламбарт нь тавьж амьдрах юм бэ. Өөрсдөө зүтгэмээр байгаа байхгүй. Тэгээд хайр дурлалыг жоохон хойшин тавихгүй болохгүй. Гэтэ яг бас тийж төлөвлөж болдгоо юм шиг байгаа тий. Гинтийн юм болвол гэж юу. Тэгээ гинтийн юм болвол тэгээд бас хэцүү юм шиг байгаа. Тэгээд залуусын одоо хийж байгаа зүйлүүд нь орой гоо ингээл гадуур зугаалдаг тий. Ингээд гоё ингээ явдаг. Тэгээд манайхан бас шоуддаг штэ.
Тэ? Одоо энэ тал дээр ер нь цэцэг найз нөхдөд гараад ч юм уу суувал ер нь хаагуур явдаг бай. Баар маа. Залуучууд бас хайгаад нэг ганц харчээ гэвэл саагаар байна. Монгол залуучууд ч аюу гоё ахгүй юу бүр. Хардаа ингээд бүр Монгол хүн ингээд зүр тэр олон одоо тэгээ Солонгост ч вэ нүү те Германд ч вэ ингээд явж тэр олон хүн метроны замаар ингээд гүйлдэж байхад те явж байхад Монгол хүний алхалт цаанаасаа л өөр. Тэр хүн хоосон байсан ч хоолтой байсан ч бүр нэг цаанаасаа нэг юм бадрангуу бүр нэг сайхан байхгүй Монгол ирэх хүн чинь. Ямар ч Монгол хүмүүний бол Хямралондоо бол гоё. Тэгэд би бол Монгол ирчүүдтэй үнхээр хайртай. Тэгэд ямар ч байсан ингээд гадуур найз нартайгаа ингээд суугаад явдیں۔ Тэр нь ингээл ингээд бас нүдгүй шүү дээ. Ер нь бол ямар ч юм ихтэй хүний нүдгүйдэг. Тэгэд бас хараал баясан шүү дээ. Тэгэд монголчууд маань бас ингээд би нэгэ дэмжээл чадахгүйгаа туслаад найз нар хоорондоо ингээд сууж байгаа ч үе зөндөл байдаг. Гадуур шоудлгүй л яг хөө. Залуу нас гэдэг юм чи аягүй хоромхон зургийн дотор өнгөрчдөг байхгүй. Тэгэд суух хэрэгтэй. Гадуур ингээд орж гарч ивэл их зүгээр юм шиг. Хаашаа ордог вэ? Хаашаа юу? Би ч сүүлд 100 гэдэг бааранд орж идсэн. Тэгээд хөгжим аягүй сайтай юм лээ. Тэгээд аягүй их хүнтэй байсан. Тэгээд тэнд жоохон байж байгаа. Тэгээд явсан. Тэр чинь маргалж нэг 2 сарын өмнө 4 сар хавцаа шүү дээ. Энэ бол хаяадал гах уу те? Тийм дээ нөө өөрөө хөлтэй болохоор чинь тэгээд хаяа шүнжингоо тэний даалга болчихоор чинь өглөө нь ээж нь хар өөр манай ээж аягүй хэцүү. Ажлаа тасалдгүй юм байхгүй бүр. Бүр яагаад ч ажлаа тасалахгүй. Өглөө 6-г яваад өгнө. Тэгээд орой ирдэг тий. Орой ирдэг. Хасаанд ажилдаг аягүй сонио. Тэггүй ээж та болооч өвдлөө авдлаа гэх нэг юм акт өгч үчтэй яад ингэ тэгэхээр яхан бэ ээж нь тэтгэвртэй гарсан. Тэгээ гэрээг нь ажиллаж байдаг хгүй гэрээгээр ажиллаж байгаа. Тэгээ 5 цаасан ч гэсэн аа юм дээ гэж зүтгэж шин. Тэгэхээр чи би шоудаа даалга болчиход нөгөө өглөө сэгссэн юм чи хүүхдээ харчихдаггүй зүтэй тий. Тэгээд энэ мэтчлэн тэгэл асуудал зөндөө яг манай ээж бол гаргана. Гэтэ айгүй хартаа нөхрөөс илүү залган штэ. Яг одоо хаана вэ? Унтахгүй ясан авталцаа унтч чаддгүй байхгүй яаж хийж. Хэд ч үрсэн ээжийн явдал хүүхэд жоохон орол байгаа юм шиг тийм учраас манайха ер нь би ингэж бодоод байгаа. Одоо залуучууд нэг надад нэг манай ах хэлжсэн. Ээж аваад зөрөөд ч юм уу жоохон муухай ажиллах гээд ирүүл чи буруу замаар явж байна гэсэн үг гэдэг шиг. Бид нар муухай харах байтугай бид нар муухай үг хэлэх байтугай муухай харах ирэхгүй юмс тийм учраас үргэлж гоё баярлуулж олон баярлуулна гэдэг чинь нэг мөнгө төрөг өгөөл те ингээд дахад цэцуулаад чадахгүй маа гэхэд ядаж хүний өмнө нэг нүүр бардам явахад их гоё тийм баярлуулж байгаа юм болов уу гэж байна. Адаглаад л аяг цагийн согтуу үе ширүүл хүргээд өчгөл болчихж байгаа шүү дээ. Ойртуулаад өчгөл болчихж байгаа байхгүй. Тэгээд ээж нь одоо тэгээд бас мундаг ажиллаад те тэтгэвртэй гарсан ч гэсэн. Ажиллахгүй бол үүдэн шүү дээ гэртээ. Тэгээд нөө аа байхгүй ганцаартан тэгээд охин цэцэрлэгтээ явчин зундаач бас сайхан байна. Одоо нэг лагер магч юм уу төрөсөлж мөрсөл ингээ гарчвал бид нар нэг лагер магтлаа явъя гэж бодоод шүү дээ. За ерөнхийдөө бол ярилцсан хүн өндөрлж байна. Тэгээд шорлогоож идэхээ мартаад ярьцчлаа. Тэгээд тэг хөрчлөө. Хоёлаа бүгдээрээ зураглаач, найруулагч бүгдээ дуусч байгаа цагаа иднэ. Тэгээд бас яг камераараа бас эвгүй маа. Ингээд хүн харуулж байгаа тэгэхээр тий бас эвгүй. Би уг нь хамаагүй идчихтий. Тэгээд өнөөдөр бас хажууд эмхтэн суугаад тахаа жоохон ингээд бас тий жоохон биеэ ярьж байна. Тэгээд манай залуучууд бас ичхүйдээ ичээд ичгүй үедээ бас ичдэг нэг бас гоё Монгол хэвгүй нэг зам байдаг шүү дээ. Тийм байх хэрэгтэй. Тэгээд манай нэвтрүүлгийн сүүлийн асуудал байдаг байхгүй. Амьдралын хамгийн зөвүүн алхам. Ягаад зөвүүн алхам гэхээр зөвүүн гэдэг нь гоё талаас хэрэглэгдэж болно те. Хүний хувьд эсвэл муухагаас хэрэглэгдэж болно. Хүний нэг харж байгаа өнцг нь өөр байх те. Тэгээд өөрөө яг аль талаас нь харж байна. Зөвүүн гэхээр зөв талаас нь харж байна. Зөөр иргэснийг л харж байна. Тэгвэл яг амьдралын хамгийн тийм зөвүүн шийдвэр юу вэ? Тэр болохоор би нөгөө төрөөд тарган амар пош шиг таргын сандалж барилж багтахгүй л дээ. Тийм бүдүүн зураг турсныхаа дараах зурагтай тавьсан тэр хамгийн зөв шийдлээсэн баг. Тэгж бас их олон хүмүүс турах тийм хүсэл эрмэлзэлтэй болсон баг тий. Тэгэд харсан чинь би ингээд ерөөс язрааг байсан байхгүй харс чинь язарсан юм байгаа. Тэрийг нэг харуулж байхгүй. Аа тийм үү. Гарсан чинь ингээд гиз бол язраа. Ямар гоё турдаг юм бэ гэж би харж илаа. Ямар гоё турдаг юм бэ гэд. Тэгээд төмөр мөмрөч одоо тэгээд одоо нүдэж өгсөн шүү дээ. Харин тий. Тэгээд ер нь фитнесээр хичээлсэн үү эсвэл одоо бас хүмүүс тураах юм хэрэгэлсэн гэдэг баг л тий. Тиймэрхүү юм дээр байдаг. Би бол ерөөс тураах юм битэл хүүхдээ хорой хараа суужсэн чи ямар тураах юм авч явах вэ? Тэгэл тоолороо эцээр гал энэ махаж идэлээ ногоотой нэдэл ингэсээр гал турсан. Тэгээд фитнес явах тухайд хүүхд нэлэх байсан болохоор явж чадаагүй. Тэг гэрээрээ хийж аал тэгэл фитнес төрсөж жоохон том болохоор. Яг хүүхдээ гэртээ хараад жоохон өөдөж байгаа ч юм уу, жоохон ингээд амьдралын жоохон итгэн сулраад байгаа юм уу те? Ингээд нэг жоохон ингээд гарч ормоос юм бас хангдаг л байлгүй дээ. Яг тийм ээжүүдэд юу зөвлөх вэ? Тийм ээжүүд үү? Өөрийгөө айлуулах энэ бол хөгжүүлэх, өөрийгөө олж харах хамгийн том цаг хугацаа. Тэгээд бид нар чи яг амьдралын энэ хугацаанд ингээд өдрөөс хоолноос хоол маргаашнаас ингээд бензин тос гэл ингээд өөрөө хөвт гэл явж байгаа. Энэ үед хүн өөрийгөө мэдрэх цаг хугацаа айгүй бага байдаг юм л да. Өөртөө зарцуулсан цаг хугацаа.
Тэгээд яг энэ гэртээ байгаа цаг хугацаа бол аюу алтан том боломж. Баян хүүхдэрээ дарагдаал ингээл гэр цугаад авахгүй шүү дээ, нэг 8 сар сурж байгаа бол аюу сайхан бие чөлөөлөөд өөртөөгөө ярилцаад юу хийх хүсэж байгаа би гэж хийн те яг миний хүсэл мөрөөдөл хаашаа чиглэж байгаа энэ талаараа бас ингээд хөгжүүлээд бодоод байх юм бол аюу зүй юм боломж өгдөг шүү дээ. Тэр цагийг ашиглах хэрэгтэй баг те. За тэгээ баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэг бол манайхан бас мэдэх байх натурын зам Pizza Hut гэж байдаг шүү дээ. Pizza Hut эргээд Repeat гэж фитнес байдаг. Тэгээд фитнесээс манай нэвтрүүлэг өнөөдөр хүрлээ. Тэгтэн дээр би арай орчноо өөрчлөе гэж бодсон. Нэгэн хэвийн байснаас тэгээд бас хамгийн анхны орчноо өөрчлөөд орсон чинь бол цэцэг байлаа. Тий. Тэгээд бэлэг өгч чадахгүй ч гэсэн ингээд шорлог өгөө. Тэгээд бас ингээд гоё ярилцаад те. Тэгээд их гоё. Хаалт эднэ хоёлаа. Бид бас түрүү хэлсэн. Хүнийг номыг хавцаар дүгнэдгүй шиг хүнийг бити өнгөцгөн дүгнээрээ манайхан би бас их өнгөцгөн дүгнэж явсан хүн байна. Тэгээд хүн өөрийнхөө алдааг өөрөө л олж харддаг шүү дээ. Хүн 1000 хэлээд ойлгохгүй ч юм учраас өөрсдөө алдааг өөрөө олж хараад дээрэс нь эмэгтэй хүнийг бид нар муулаад сууж гэдэг бол эр хүнд байх хамгийн муухай чанар юм шүү. Тийм учраас та бүхэн яг одоо үзчихвэл бас нэг тунгаах бах те. Бүгдэнд нь амжилт хүсье. Ирсэнд баярлалаа. За маш баярлалаа. Тийм хоёул гоё шорлого байднаа одоо. За тэгээ баяр та. Дараагийн дугаар хүртэл баяр та.